байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Ука байна. Өнөөдөр би тантай хамт өгзөг хөл хоёрыг хөгжүүлэх 5 минутын дасгалыг хамтдаа хийх болно. Тэгэхээр энэ 5 минутанд би нийт 10 дасгалыг 30-30 секундны зайтаагаар хийх болно. Хэрвээ та дунд нь амрах шаардлагатай бол 10 секунд дасгал хооронд амраараа. Хэрвээ амрах шаардлагагүй 5 минутыг гүрийж байгаад өгзөг хөглөө хөгжүүлэх дасгалыг араараас нь залгуулад хийгээрэй. За тэгэхээр бид нарт ердөө 5 минут байгаа. Эхний дасгал хагас суулт байгаа. Хагас суултыг бид нар яг энэ байрлалаас эхлэх болно. 30 минутыг тавилаа. Та цагт санаа зовлтгүй. Яагаад гэвэл би энэ 30 минутыг 30 секунд хүрийг тавиад явах учраас та надтай хамт намайг дагаад хийгээрэй. За эхнийх 30 секундыг эхлүүллээ. Хагас суулт. Хоёр хөлөө ээлжилж босно. Зүүн дээрээ босон бол дараагийнх нь баруун дээрээ босно. Зэрэг ачаал хоёр хөл дээрээ өгөхийг хэлсэн тийм ээ. 9 6 За дараагийнх нь бид нар хагас burpee байгаа. Хагас burpee суустаа burpee-хээр 30 секунд эхлүүллээ. Үсэлээ. Хагас burpee суус. Хагас burpee суус. Хагас burpee суус. 30 секунд хийн дасгалаа. Одоо ердөө 11 секунд үлдсэн байна. Зүгээр хоёр хөлөө алхах маягаар сууж болно. Ингээд заавал өсөх шаардлагагүй. За 30 секунд болцоо дараагийн 30 секундэд суугаад хажуу тийшээ нэ өшгөл тэрэлттэй байгаа. Энийг хийж өгнө 30 секунд. Суулаа. Хэрнэ. Суулаа. Хажуу тийшээ нэ. Хажуу тийшээ гинэ. 30 секунд. 11 9 8 7 Оошо явж гин. 4 Одоо дуслаа. Дуусаа. Сайн байна. Дараагийнх нь бид нар пульс хийгээд скваттай байгаа. Доошо 3 пульстэй. 1 хэсэшөө 1 2 3 Дэшээ суун. 1 2 3 бослоо. 1 2 3 удаа пульс хийж өгнө. 1 2 3 пульс. 1 2 3 15 1 2 3 1 2 3 5 секунд болсон байна. 1 2 3 1 2 3 За дараагийн 30 секунд бид нар зүүн хөлний агшааганаас суулт хийх болно. Агшааганаас суулж өгнө. 30 секунд. 30 секунд болохоор альж дасгалыг хийхэд ер нь боломжтой байдаг. 13 секунд үлдсэн байна. Чигээрээ 8 Дараагийн 30 секундыг тавиад баруун хөлн дээрээ сууж өгнө. Агшааганаа. Өвдгөө газар хүргэсэн ч болно. Эсвэл яг хүрхэхгүй наагур буцаад ирвэл болсон ч болно. 11 Одоохон цаг боллоо. 8 Сайн байна. Дараагийнх маань тэгэхээр энэ хөлөө нэлээд сайн яаж аваад хоёр тал руугаа ээлжилж суух болно. 30 секунд. Нэг тал руугаа доогуур суусан чихтэй бид нар нэгэ хийж өгнө. Бүр доошоо суусч өгсөн ч болно. Бүр доошоо суух боломжгүй бол хэрэг
доошоо явж чадна. Тэр хөтлөө яваарай. Тав сайн үлчиж байгаа. 2 1 за дараагийн дасгал маань 30 секунд зүүн хөлний солонх татах дасгал байгаа. Нэгсэндээ хөлөөрөө яг солонх шиг юм саран хэлбэр үүсгэх юм байгаа шүү. За зүүн хөлтөөс эхлэе. Зүүн тал руугаа нөгөө тал руугаа сайн том солонх зүүн киний хагас игээд өгөөрөө энэ өвсөн дууд шууд орох байгаа. Ийм дасгал байгаа шүү. За 30 секундтай эхлүүлчихье. 30 секунд. Сүүлийн дасгал учраас хамгийн сайныг чахаж байгаа хийгээрэй. Сайхан болж ирсэн тийм ээ. Эцгийг хангаж өгөх. Шиндэг дасгалууд байгаа шүү. Өдөр болгон татаж хийж болно. Өөр нөгөө миний өмнө оруулсан өдрийн дасгалтай энэ жишээ одоо хамт басаа хийж болно. Дээр нь аппасаа. Ингээд бодлоо маш мундаг байна. За тэгэхээр энэ дасгалтай цогт миний оруулсан хэвлийн дасгалыг өөх шатах дасгалтай хавсаргаа тэгээ 5 минут өгзөгний дасгал, 5 минут хэвлийн дасгал, 5 минут өөх шатах дасгалаа хийгээд өдөр болгон 15 минут хийж болно. Дахиад өөр засгал сонгоод 20 минут болгож хийж болно. 10 минутаар хийж болно. 5 минутаар хийж болно. Тэгэхээр сонгож таны гарт байгаа. Тэгэхээр бид цааш нь дараагийн 5 минутынхаа дасгалуудыг бас оруулж байх болно. Та хэрвээ цаг тухайн үед нь надтай хамт 5 минут өөртөө зарцуулаад биеэ галбиржуулах хүсэлтэй байгаа бол миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Ингээд subscribe хийснээр та надтай хамт дараагийн 5 минутын дасгалыг хийх болно. За таалагдсан бол лайк өгөөрэй, комент бичиж үлдээгээрэй. Би хүмүүсийн комментиг унших маш их дуртай. Тэгэхээр комментуудаа надад үлдээгээрэй. Subscribe хийхээ мартваа. Тэгээ дараагийн 5 минутын дасгал дээр тантай хамт дасгалаа хийх болно. Баярлалаа.